Зөөлөн бөмбөлөгттэй чихэрлэг хүүтэн ундаа гэхээр танд юу төсөөлөгдөж байна? Мэдээж энэ бол bubble tea. Магадгүй үүнийг үзэж буй таач энэ цайны хорхоотон байж болох юм. Тэгвэл энэхүү бөмбөлөгт цайны зах зээл 2027 онд бүхэл бүтэн Барбадос улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэхүйц буюу 4 тэрбум гаруй долларт хүрсэн байна гэд боддоо. Тайваниас гаралтай энгийн нэгэн цай хэрхэн ийм том зах зээлийг бүтээсэн түүх сонирхолтой биш гэж үү? Bubble tea ууж байхдаа хин гэдэг буянтай хүн анх сэдэж олсон бол доо хэмээн бодож байв уу? Одоогийн амтлаг өнгөнгийн bubble tea үүсэн бий болох гэж 42 жилийн нүрийг үтсэн гэвэл та итгэхгүй. 1980-ад оны ихээр Тайванд багангийн сурагчид өдөржин хичээлтэй байсны дараа хүүтэн амтлаг ундаа ууж өөрсдийнхөө сэргээхээр тэсэн ядан хүлээдэг байв. Учир нь сургуулиудын урд байрладаг цайны газрууд сурагчдад хүүтэн амтлаг цай зардаг байсан нь алдаж боломгүй том бизнес байлаа. Улмаар зарим цайны газрын эзэд цайндаа өөр жимсний амт нэмснээр илүү алдартай болж өөрсдийн талбарыг нэмсэн юм. Цай болон нэмэлт орцуудыг холихын тулд цайг сайтар сэгсэрдэг бөгөөд сэгсрэх үед үүсдэг хөөснөөс шалтгаалж bubble tea буюу бөмбөлөгт цай гэж нэрлэдэг болжээ. Ихэнх хүмүүс цайны дотор байдаг бөмбөлгүүдээс нь болж bubble tea гэж нэрлсэн гэж андуурдаг. Гэтэл идэж болдог зөөлөн бөмбөлгүүд нь арай хожуу үссэн юм байна. Харин үүний дараа 1983 онд Tapioca-софт хэмээх зөөлөн бөмбөлгүүдийг цайнд хийж уух санааг олсноор өнөөгийн бидний мэдих bubble tea бүрэн дүр төрхөө олсон байдаг. Bubble tea-г өөрөөр бобач гэж тавшлан нэрлэдэг ба олон улсад өөр олон нэршлүүд бий. Жуулчид зөвхөн Тайванд байдаг bubble tea-г амталж үзэх гэж алс холын аялал гардаг байсан үе саяхан. Тийм ээ, Тайван бол бобаны их орон мөнөөс мөн билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхийн хаан ч утсан бид энэхүү ундааг амталж чадхаар тийм түгээмэл болсон бөгөөд мэдээж бид ч мөн Тайван явах шаардлагагүйгээр Монголдо bubble tea уух боломжтой болсон. 1980 онд Тайванд үүснээс хойш Хонконг, Хятад, Япон, Вьетнам зэрэг улсуудад нэвтэрч 1990 он гэхэд зүүн болон зүүн өмнөд Азид bubble tea ирчээ авч эхэлсэн юм. Тэр жайтгаа сүүлийн жилүүдэд Хятадд bubble tea-ний хэрэглээ огцом өссөн ба кофений хэрэглэнээс 5 дахин өссөн гэд боддоо. Ийхүү кофений хэрэглээтэй энэ тэнцүү үзэлцэх болсон энэ цайны зах зээлийн үнэлгээ 2019 онд 2.4 тэрбум доллараар үнэлэгдэж байсан бол 2027 он гэхэд 2 дахин өсөж 4.3 тэрбум доллар болох төлөвтэй байна. Энэ өсөлтөд хамгийн том нөлөө үзүүлэгчид бол дэлхийн томоохон bubble tea-ний сүлжээнүүд болох Cha Time, Coco Fresh Tea and Juice, Gongcha хэмээх компаниуд юм. Нью-Йоркийн номер 1 bubble tea-ний дэлгүүр Coco Fresh Tea and Juice гэхтэл дэлхийд даяар 4500 сүлжээ дэлгүүртэй гэхээр bubble tea-ний бизнес үнэхээр авраг байгаа биз? Тэгвэл 40 гаруй жилийн түүхтэй ундаа энэ удаад яагаад ийм алдартай болчихов гэж үү? Ийхүү дэлхийд даяар нэр хүндэн түгэн дэлгэрхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл нь мэдээж сошиал медиа байв. Өнгөлөг чайман дотроо бөмбөлөгтэй хорхоо хөргөн bubble tea-ний зургууд интернет ертөнцөөр тархах болсноор энэ ундааг хэн хүнгүй л амталж үзхийг хүсэх болсон юм. Тэр тусмаа залуу үеийнхэн олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг тул энэхүү сошиал маркетинг нь яг л байгаа унсан байлаа. Мөн сонирхолтой баримт дуртахад Америк нэгдсэн улсын хамгийн том bubble tea сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох Cha Time нь жилд дунджаар 100 сая bubble tea зардаг ба энэ нь өдөрт бараг 274 мянган аягийг борлуулдаг гэсэн үг. Асар хурдтай өсөж буй алдар нэрнээс нь болж бүр bubble tea-ний амттай зайрмаг чихэр хүртэл худалдаанд гарах болжээ. Үүндээ зэрэгцэн энэ боломжийг овжин ашиглаад тэрбумтан болсон түүхч бий. Хятад хос фэншин болон жавлинаар bubble tea-ний сүлжээ дэлгүүр Nayuki-г 2014 онд анх нээсэн ба 2021 онд IPO хийж сүлжээ дэлгүүрийнхээ хувьцааг олон нийтэд санал болгосон юм. Тэд нийтдээ 656 сая доллар босгох төлөвтэй байсан ч тэдний хувьцаа төсөөснөөс 190 дахин өсөлт үзүүлж 1.1 тэрбум гаруй долларыг босгосон түүхтэй. Улмаар тэд томоохон хөрөнгө оруулагчдын анхааралд өртөж сүлжээ дэлгүүрийнхээ тоог нэмэгдүүлж энэ онд их 600 салбар дэлгүүр нээхэд төлөвлөжээ. Ингэжил энгийн нэгэн бөмбөлөгтэй цай Аз хосуудыг дэлхийн тэрбумтнуудын игнэнд оруулсан юм. Харин манай улсын хувьд энэ том зах зээлийн ертөнцид хизээ хөл тавьсан бэ гэж үү? Ингээд та анх хизээ bubble tea амсаж үзснээ сандаг уу? Бөмбөлөгт цай нь манай улсад харьцангуй сүүл буюу 2019 оны сүүлээс ирж авч олон өсвөр насныхны анхаарлыг татах болсноор цөөнгүй брэндүүд энэ салбарт хүч үзэн бизнесээ эхлүүлж амжсан. Монголын хамгийн анхны bubble tea худалдаасан газар бол Unicorn Bubble Tea Cafe байсан бөгөөд bubble tea зардаг өөр олон газрууд шишийлээ даран гарч ирсэн. Тэр ч байтугай Монгол дахь олон улсын сүлжээ хоолны газар KFC, кофений сүлжээ Cafe Bene зэрэг газрууд ч цэсэндээ bubble tea нэмэхээр мартаагүй. Нөгөө төгөр bubble tea сахар калориор баялагтвал хэтэг хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд цөрөг нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг мартаж болохгүй. Нэг аяг bubble tea-нд дунджаар 8 хоолны халбаг хэлсэн чихэр ордог гэд боддоо.
Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт 6 халбаг сахар хэрэглэхийг л зөвлөдөг. Бодоод үзвэл нэг бообо уугад хүн өдөрт авах хэмжээнээсээ 33% илүү сахар хэрэглэх нь шүү дээ. Тиймээс зохистой хэрэглэхийг зөвлөж байна. Lemon Press-ийн Stories цувралын ээлжид дугаар танд хүрлээ. Хэрэгтэй мэдээлэл байсан бол цааш түгээж дэмжээрэй. Танин мэдэх үе гайхахаас эхэлнэ.